Манайхан сайн байцгаана уу? 3 жил гаруй завсарсны Starbucks-тэйгээ дахин уулзах болсон. Баяртай байна. За одоо би Америкийн нэгдсэн улсаар хийх нэвтрүүлгээ эхэлж байна. За Америкийн нэгдсэн улсын хамгийн гэсэн одоо газруудаар явна. За Америкийн нэгдсэн улсад нийтдээ 19,000 гаруй хот тосгон байгаа. За түүнээс би 30 газар сонгосон. За 30 газар дотроос бол 20 хотууд яг л концепцон миний хэлсэн 1000 хот учраас за тэгээд 10 одоо үндэсний паркууд гэж нэрлэгдэх үндэсний паркуудаар явах юм аа. За яагаад үндэсний паркыг сонгосон гэхээр Америк нэгдсэн улс бол одоо маш том газар нутагтай 9.8 сая одоо өргөн удам газар нутагтай Намхан далаагаас Атлантын далаа хүртэл одоо сунсан. За түүгээрээ одоо байгалийн маш олон одоо үзэсгэлэнт газруудтай. Тийм учраас Америк нэгдсэн улсад одоо 63 үндэсний тийм паркууд байдаг. За түүнээс би одоо хамгийн түрүүн Yosemite Park руу орох чинь. За ингээд натаа зүг байгаараа үзэгчтэй. Маш гоё сонирхолтой илүүдэж байгаа шүү. Машина унаад ингээл түрээслээл ингээд явж штэ Америкаар. Яг хевсэн дээгүүр л одоо хүн хөлний утсыг хевсэн дээгүүр явдаг шиг тийм замтай байна штэ. Одоо энэ ингээд том даацын машин трак энэ төр явж хахад энэ машин зам бол байнга эвдэрдэг л байх та тий бодвол. Тэгтэл одоо ер нь их зам нь дандаа ийм гоё дөнгөж сая индүүцсэн юм шиг зам л. Нефтний үйлдвэрийн хад байгаа болохоор энэ зам нь гоё байдаг л байх гэж бас бодож л байна л та. Тэр харин дандаа нөгөө нефт зөөдөг машин байгаа. За манайхан тэгээд бас Америкт ирээд аялах гэж байгаа хүмүүстээ зориулж хэлэхэд хурдны замаар явахаас илүү одоо энэ нөгөө GPS нь айгүй гоё хурдны замаар явах уу зөвхөн замаар явах уу гэдээ асуудаг байхгүй юу. Тэгээ ялангуяа бид нар одоо өнөөдөр бүтэнсэ өдөр гарсан. Бүтэнсэ өдөр хурдны биш замаар яваад замаараа ингээд газар мазар үзээд айгүй гоё тайван амгалан явдгийг биш үү. Тэгээд хурдны зам дээр би сайндаа чившилтэй ерөөхдөө бол нөгөө юутай Америкт урд нь машин барьж байгааг болохоор хурдны замаар олон машин явахаар хэцүү байх гэдэг. Тэгтэл яг үнэндээ эн чинь ингээд айгүй гоё тайван дээрээс нь зам нь сайхан юм чинь очих газараа юм хараад үзэж явах нь зүгээр юм биш үү. Ерөөсө хүн гэдэг сэтгэлийн амьд гоё юм газар үзээд гоё замаар явхаар чи хүн ерөөсө ядардаг юм биш үү? Нөгөө зам дагаж хөгжил өрнө гэхчээр үнэхээр одоо Калифорни мужи энэ хаваар явхад бол үнэхээр гайхалтай замтай юм байна. Тэгээд цаашдаа олон хотуудаар учраас хот олгон мэдээж өөр байгаа. Тэгээд улс юу мужи олгон өөр байгаа. Калифорни мужи бол үнэхээр баян мужи гэдэг нь харагдаад Лос Анжелес хотоос гараад бүтэн 8 цагийн турш замдаа гайхалтай байгаад гайхалтай одоо бүтээн байгуулалтыг хараад ерөөсөө 1 минут ч бараг замдаа нэг л удаа зогсож би заслаа. Тэгээд 8 цаг явахад ерөөсөө ядарсангүй маш гоё замтай. Тэгээд Yosemite Park-т ойртод ирсэн хөл хөдөлгөөн ихтэй болоод хүмүүс машин одоо нөгөө бүтэнсэ өнөөдөр болохоор парк үзчихэд явж байгаа хүмүүс маш их зөрж байна. Тэгээд энэ уулынхаа ороор ингээд өгсөд явж байна. Тэгээд үнэхээр гайхалтай
замыг туллаа одоо ингээд өнөөдөртөө очиж амарчаад боддоо очиж амарчаад тэгээ маргааш өглөө эртхэн босоод паркаараа илэн бидэндээ зүг байгаарай. Билет ихтэй. Аяг тоогтой. Кофений ашигтай кофе бохивэ. Энэ ингээд ор утга гэсэн ингээд манайхан 2 хүн 3 хүн багтаа энэ ч нэг нутаг гэдэг. Оо энэ нүрэ гараач. Оо заац яг байхтай. Сэрүү юу гадаас. Зүгээр дөрөвний ус хааж идэв шүү дээ. Оо янзын гой нутаг байшаа. За ингээд хаяа оюун шим ингээд welcome to Sierra Nevadas гэд. Тэгээ ямар нэг юм хэрэгтэй бол шууд бид нэр хэлээрээ цагийг сайхан өнгөрүүлээрээ гэд basically гэд одоо энэ үүдийн ингээд ийм мэдчилгээ явуулсан. За тэгээд ингээд энэ чинь хэрэгтэй юу хэрэгтэй ямар дүрмтэй те тэгээд нөгөө дэлгүүрт байгаа барааны меню зинүүгээд бүх юмыг ингээд тайлбарлаад тавьчихдаг юм биш үү манайхаа. За ер нь аялал жуулчлал 100 мөн гадаадынхаа ирүүл манайхаа ингээрэ гэж хэлэх гээд би түрүү хэлээ хадсан шүү. Шүүмжлэг зөв хөдөөж аваараа манайхаа. За манайхаа өглөө босоод эртхэн босоод цагаан уучаад одоо нэг Yosemite парк үзэх гэж явж байна. За энд хамгийн түрүү нэгдүгüрт нь одоо Mariposa Grove гэдэг газар руу очих гэж явж байна. За тэгээд энэ та бүхэн анзарж байгаа одоо зурглаач харуулна энэ төгжрөө үүссэн. За энэ дээр ингээд мап дээр гарцсан байна. 10 минут энэ төгжрөө зогсож байна. Одоо зуны дэлгэр цаг болохоор энэ Yosemite-д бол маш олон хүн ирж үздэг. За бид нар болохоор зэрэг ерөөхдөө яг парк дотроо байрлаагүй. Ягаад гэвэл одоо Авааны гээд хажууд нь байдаг $34 км газар очиж амарсан. Яг парк дотроо бол $20 доллараар одоо ингээд ийм том ачааны нөгөө өөртөө дотроо ороод унтдаг нэг Америкийн амралтын машинд байдаг шүү дээ. Тийм машиныг түрээслээд бас хүмүүс явдаг. Дээр нь бас өөртөө машинтайгаа ороод бас яг зогсоол аваад зогсоолын төлбөр төлөөд майхан бариад орж бас болдог. Гэхдээ тэн дотор бол бас баавга энэ төр байдаг болохоор нэгдүгээрт аюултай, хоёрдугаарт бас яг үнийн хувьд бол яг энэ ойролцоо байдаг 30 км байдаг энэ жижиг тасгатуудад ороод байрлахад бол яг дүндээ дүн болно. За бид болохоор зэрэг ийм 3 ортой дундаа зочны өрөөтэй жижигхэн модон байшин авахд $100 гаруй маш боломжийн. Тэгээд яг юм нарсан ойтой маш үзэсгэлэнтэй жижигхэн таунд буусан. За тэндээс ингээд 34 км газар одоо яваад өглөө босоод нэг 20-30 минут яваад одоо орох гээд 9:43-т орно гэдэг чинь 10 минутын дараа очих юм байна. За гэтэл яг үүдэн дээр нь ингээд төгжирцэн байгаа. За та бүхэн тэгээд ирэх юм бол дотор нь байрлсан ч болно. Дотор нь байрлуул яг үнийн хувьд бол адилхан ч гэсэн
За яг хуу залуу хүмүүс, эр зоригтой хүмүүс бол майхан бариад баавга энэ дээрээс өөртөө харъя энэ төр гэж бодоод айхгүй гэвэл бас орж болно. За энэ дотор явж байхдаа баавгатай тааралдах бол энгийн үзэгдэл. Гэхдээ яг тухайн үед баавгатай тааралдах юм бол ингээд судалж яхад айж өрөөсөө болохгүй. Гинэ тэгээ зүхтаах юм бол шууд араас нь хөөдөг. А зүхтаахгүй зөөр ингээд баавгаг өөрийг айлах хэрэгтэй гэж үзчихтэй. Тэгээд айлгахнийхэр одоо хүн амьдралдаа нэг удаа баавгаг айлгаж ивэл одоо амьдралдаа хийсэн хамгийн баатарлаг үйл явдал болох байх та тий. За манайд бол баавгаг харуул одоо яна айгаал чичрэл чимээгүй байхаас биш юу айлгах тий. За их сонирн байгаа үгүй нөгөө Америкт ер нь ингээд хаач ямар нэг үндэсний эзэрхт хүрээлэнгүүд нь ямар ч хүрээлэнгүүдээр орсон ингээд яг байгалаар нь байлгаад ерөөсөө хүний гар хөргөж янзалдаггүй. За энэ байгалаар унтсан моднууд хүртэл яг энэ чигээр ингээд байж байгаа байхгүй. Тэгээд унтсан моднууд байгалийнхаа одоо бороо цаас одоо юу гэдгийг те тэргээр одоо ууднаас унж ирсэн чулуунууд нь хүртэл ингээд яг хэвээрээ байж идэг. Моднууд нь одоо ингээд яг хүн үздэг хэсгийн хажуугаар ингээд бүгд өмхрөөд унаад зэнийг хинч янзалдаг. За жишээлх юм бол бас ингээд яг унган байгалаараа байгаадл ингээд хадгалж үлдсэн. За жишээлбэл тэр секвой мод одоо энэ олон зуун жил болсон моднууд байгаа шүү. Тэр моднууд бол бүгд 2000 жилийн өмнө бий болсон моднууд гэж байгаа. Тэгэл яг ингээд өмхрөөд унтсан байхаагаар хадгалдаг. За Азийн соёл, манайхны соёл бол хүн үзэх гэж байгаа юм олон мянган хүн ирж үздэг паркийг бол бүгдийг янзлаад засаад хиймэл юм шиг болгочдөг штеп. За энд байгаа тэр үнэр танар гол урсж байгаа уус энэ төр бол яг бүр натуралаараа байгаа нэг бас сонирхол татт юм байна. За байгалаараа байгаагийн бас жишээг та бүхэн бас эндээс харж болно. Энд тэндгүү ингээд унтсан мод. За энэ бол ингээд шатсан мод байгааг та бүхэн анзарж байгаа. За шатсан мод гэдэг нь энэ Калифорни мэдээж маш их халуун одоо энэ ой дотор бол байнга гал гарч идэг. Гэхдээ энэ жижиг сажиг галыг бол ингээд юу энэ моднуудыг энэ улаан том моднууд энэ гадна талын хоцсон одоо бараг 60 см том байдаг гэсэн. Тэр холцыг шатаагаад бас энэ ойг цэвэрлдэг гэж бас үздэг юм байна. За түүнээс гадна энэ шатаасан моднууд бас яг ингээд байж байгаа. Хүн харахад үзэмжгүй юм шиг бүртлээ эн чинь ингээл байгаль гэдгийг л харуулж байгаа хэрэгсэн.
За энэ ингээд traditional fire management гэдэг. За миний саяны хэлсэн тийм. Yosemite-д бол одоо индианууд амьдарч ирсэн нутаг шүү дээ. Тэгээд индианууд энд галыг яг энэ зурган дээр байгаа шиг ингэж хэрэгээр ингэж гал бий болгоод тэгээд энэгээрээ ингээд ойгоо ингэж гал гаргаж цэвэрлдэг гэсэн байна. За тэгээд бас та бүхэн сонирхолж хэлэхэд энэ Yosemite парк дотор маш бал нэлээ хэдэн айлууд байгааг би анзаарсан. Тэгээд тэр айлууд нь ямар усад байт юм бэ гэхээр энэ паркын менежмент хариуцдаг. Тэгээд дээрэс нь одоо яг энэ индиануудаас үлдсэн хомгийн хүмүүс энэ газрыг бүр ингээд өвчлөд авчихсан. Одоо улсаас засгаас ингээд үлдсэн индианчуудаа одоо маш их одоо уучлал гуйгаад Америкчууд тэгээд ер нь бол тэдэнд бас нэлийн өндөр хангамж үзүүлдэг. Тэгээд дээрээс нь одоо ингээд авсан газар амьдарч исэн газрыг бас өвлүүлж үлдээдэг тийм бас гайхамшигтай явдал бас тохиолдсон юм байна. Тэгээд бид нар энэ бас ингээд өв дамжуулан энэ байшиндаа амьдраад яг энд амьдрт юм байлээ. Ингээд энэ паркаар ингээд алхаж явахад бол бас шоу жиргээд л те тэгээд год орсаад хинтэнд яг натураараа байгаа газар ингээд сайхан алхаад мэдрээд бас алхна гэдэг бол энийг бол бас орчин үед 21-р зуунд хүмүүс одоо маш сайн ойлгодог. Тиймдээч маш олон мянган хүн энд ирсэн ингээд ерөөсө битүү дүүрэн байж байдаг. Хаднууд нь ингээд энэ тэндгөө бас хажуугаар нь ингээд хөглөрөд байж байгаа юм байна. Тэр гоё тэгээд энд ингээд хөвлөө ирээд хакинг хийгээд яг энд бол 1.5-аас 2 цаг явахд хангалттай гэсэн. Тэгээ хэдүүлээ нэг сайхан алхаад энэ хэдэн хүмүүс сууж ийн хөөрхөн. За ингээд паркын 2-3 янзын зам байгаа. Тэгээ энэ Grizzly Gland гэдэг энэ болохоор айгүй сонирхолтой гэсэн гянт гэдэг. Тэгэхээр ийшээ явж бүгдээрээ ийшээ 0.3 майл байгаа юм байна. Яваад сонирхох юм. Тэ. Тэгээд одоо ер нь нөгөө хүмүүс орчин үед хуучны юм, винтаж машин олон зуун жил болоод хадгалсан байгаль энэ төр шүтдэг болсон болохоор энэ бас нэрээ бас сонирч байж болох юм да тий. Манайхан бол энэ шүс болохгүй амар бохор байна гэд бид нар бол Азийн соёл бол шууд аваа юм тий. За энэ модны хажуу талд нь ийм Калифорни түнэл трee гэдэг энэ түнэл маягийн дотор нь ингээд хүмүүс зураг авахулдаг нэг ийм мод байгаа. За тийшээ очиж бас сонирх байдаг. Нэрээ түнэл трee гэхээс аргагүй юм байна. Яг доороо түнэл шиг юм гарцсан. Нефт тэгээд энэ чинь хүмүүс ирж зургаад оруулдаг юм. Ингээд бид доочрлоо зогсож чинь одоо зургаад оруулъя.
ингээд буугаад ирлээ. Энэ дараагийн ээжийн хүмүүс одоо бид нар ч өглөөр босоод ирсэн. Одоо энэ дараагийн хүмүүс битүү очиртай ингээд хүлээгээр сууж байна. Тэгээд хүний мөнгө тоолоод яваад байхгүй би. Амар их мөнгө олж энэ эднэр ингээд аялал жуулчлаараа юм хамгаалж үлдснээрээ гэл те. Тэгээд ямар нэгэн эртний юмнуудыг хамгаалж үлдэх айгүй чухал ахгүй юу? Тэгээд тэрний авч үлдснээрээ ингээд хэдэн модоо хамгаалаад үлдсэн багтал ингээд бөө мөнгө орж ирж байна. За одоо нөгөө паркасаа гараад Glacier Point гээд одоо нэг асар том цагаан боржин чулуутай нэг El Capitan гэдэг. Энэ айхтар өндөр уулыг чи одоо бүр нэг цаг хэрэгтээ бөхсөө чангалаад явж шít. Амар замтай өндөр бүр яг уулын ороогоор 35 милээс дээш явахгүй. Тэгэд маш огцом эргэлтүүдтэй. Одоо үнэхээр энэ гайхалтай үндэсний парк байна. Яг тэгвэл ингээд доороос дээш ингээд өсөд ирэхэд битүү юм модон бүрс ингээд яг хэрвээ одоо ингээд энэ нарийнхан зам дээр амтан даарчих юм бол болохгүй. Тийм учраас хамгийн дээд лимит нь 35 майл. Нэлээд нарийнхан замтай шүү. Тэгээд айгүй их эргэлттэй маш олон машинууд байна. Гэхдээ үнэхээр гайхалтай байгаль, гайхалтай үзэсгэлэнтэй газар явж байна. Замаа харахаас илүү хажуутлын модоо хараад ингээл. Яг хүн нэг удаа 1000 сонсохоор нэг үз гэдэг. Энэ бол ер нь нэг л удаа үзэх ёстой газрын нэг байна. 2 хоног гэр бүлэрээ ирээд хүчил төрөгч амьсгалаад энэ гайхалтай байгалийн сүр хүчийг мэдрээд явах хэрэгтэй юм шүү манайхаа. За яагаад тэгэхээр хүн гэдэг энэ сүрлэг мод энэ ганган байгаль одоо бид нар өхөөд төрөх хооронд энэ байгаль байж л энэ сайхан байгалыг хадгалж байж чадна гэдэг бол за Америкийн нэгдсэн улсын энэ 36 парк байдаг гэсэн. Энэ паркын хамгийн одоо үзүүштэй жилдээ 4.5-аас 5 сая хүн ирж үздэг энэ гайхалтай паркт сая 2026 оны 6 сард 600 гаруй мянган хүн үзэж энэ паркыг үзэж рекорд тогтоосон гэж байна. Тэгээ одоо энэ 7 сард бас одоо бид хэд бол явж байхад бол битүү бүрэн хүн байна. Ер нь өнөөдөр нэгд өдөр шүү дээ, ажлын өдөр. Тэгэхэд ийм хүн үзэж байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүхэн амьдралдаа нэг удаа заавал ирж ирэх ёстой газрынхаа, ирж үзэх ёстой газрынхаа тоонд энэ паркийг заавал оруулах юм байна үзэгчтэй. За манайх намайг ямар замаар урж байгааг харж байгаа зү. Өөх амар. Би бүр ингээд буланлуун шахаж чадахгүй ингээд нөгөө шар зураас руугаа баг хүргээд яваад байгаа штэ айгаад. Яа. Маш өндөр уулна. Энэ хоёр талын урсгалтай гэхдээ айгүй нарийнхан замтай. Маш болгоомжтой л ахгүй бол. Oh my gosh, ирсэндээ ямар гоё юм бэ хүүе. Манайхан тэрийг хараач ээ.
Оо. Тэрийг хараач. За манайхаа ингээд цаг хэрээтэй гайхалтай ой модоор яваад тэгээд ингээд энэ дээр гараад ирэхэд бол одоо дэлхийд номер 1 баг гэж бараг би хэллээ. Ингээд одоо нэг дээрээс хардаг талбай. Хафтаум гэдэг тэр боржин хат эндээс гайхалтай. Тэгээд тэр одоо энэ усан оргилоо тэнд 1 2 тэр доор дахиад 3 4 тий. Тэгээд энэ хавийн одоо view за үнэхээр бүр одоо хүн амьдралдаа заавал ирж үзэх ёстой газар. За бүр энд ямар ч юм нэг цаг хэрээтэй явж ирсэн хэрэг бүтлээ. Тэгээд дээшээ бол үнэхээр гайхалтай ой мод. Тэгтээ бол бас жоохон аюултай замаар явд юм байна. Тэгээд энд өнөөдөр ингээд гараад өнөөдрийнхөө ингээд юу дуусгая. Тэгээд эртний шиг энд гарч ирсэн хүмүүс бол бас маш өндөр дээр гарч ирж байгаа шүү дээ. Уулын ороо дээр гарч ирж ийм өндөр уусыг харж байгаа болохоор зэрэг ороо зарим нь энд бүр хоноод өглөө явд юм байна. Тэгээ яадаг гэхээр нэг од шүн өмс гайхалтай харагддаг гэж шүү манайхаа. Тэгээд энэ хавьд ингээд байрлаад өөрсдийнхөө байхын зайхан бариад бас хонж унждаг бас тийм байт юм байна. За бидний хувьд бол одоо ингэсийгээд нар буухаас өмнө буухгүй бол тэр айхтар өндөр зам чи доошоо ингээд явхад игц зам байгаа. За тэгээд үнэхээр гайхалтай. Тэгэхээр энд бол амьдралдаа нэг удаад бүр ястай бүр гайхалтай. Заавал ирж үзэх ёстой гэж хэлэх ёстой нэрэ хүн одоо бид нар видео хийгээд бичлэг хийгээд одоо та бүхэнд өөр нүдээр үзсэн шиг бид нар төрөхгүй. Энд бол хүн амьдралдаа нэг удаа үнэхээр заавал ирэх ёстой газар. Зөвхөн бүр хэлэх үг алга. Үзэгчдээ өнөөдөр одоо ингээд 3 өдрийнхөө өглөө босоод энэ 3000 км квадрат газар нутагтар байдаг 1% нь хүмүүст үзүүлдэг гэхэд за энэ ихэнх талбаанууд нь одоо ингээд зам эзэлдэг гэж хэлж байна. За би энд одоо тэр буудлаасаа гараад 1 цаг 20 минут яваад энэ ч Yosemite Valley гэдэг газар ирсэн. За энэ Yosemite Valley дээр ирэхэд бол яг энэ ч нэг машина парклчаад тийшээгээ одоо нөгөө шатл баасанд өнгөө суугаад явна. Тэгээ алхаад одоо энэ нөгөө гайхалтай хаднууд одоо гайхалтай хөрхрэнүүдийг өчигдөр бид нар дээрээс харуулсан. Өнөөдөр бид нар яг доогуур нь явж ойрхоноор та бүхэндээ харуулж бүгдээрээ цуг аялцгаая. Цуг байгаараа.
When it was completed in 1933. Haven't been one of these unit marks in a while. That's pretty cool. За Эл Капитан бол ойролцоогоор 900 м өндөр баг ихц босоо гранит хан. Гэхдээ 2017 оны 6 сарын 3-ны өглөө энэ хадны өмнө зогссон нэгэн хүн түүнийг доороос нь хараад буцаагүй гэж хэлж болно. Түүний нэрийг Алекс Хонолд гэдэг. Тэрээр хадан давирах олсч үгүй, хамгаалтыг хэрэгсэлч үгүй, өөрийгөө унахаас хамгаалах ямар ч зүйлгүйгээр Эл Капитаныг ганцаараа авирахаар шийдсэн байна. Энэ бол фри соло буюу хамгаалтын олсгүй ганцаараа авирлсан авиралт. Хонолд ойролцоогоор 900 м-ийн хамыг 3 цаг 56 минут дотор туулсан. Тэр 4 цаг орчим хугацаанд нэг ч өөр зүйл бодоогүй гэж ярьсан байна. Доош харахгүй, айдсаа бодохгүй, алдаа гарахгүй, түүний гарын дорх жижигхэн хадны ирмэг хөлийн дорх хэдхэн сантиметр зайд амьдралынх нь дараагийн хүчийг шийдэжсэн байна. Гэхдээ энэ гайхамшигт авиралт нэг өглөөний зориг биш. Энэ Алекс Хонолд энэ маршрутаа олон жилийн турш судалж хөдөлгөөн бүрээ давтаж гар хөлөө хаана байрлуулах, хаана амрах, ямар хэсэгт нь ямар хөдөлгөөн хийхээ бараг төгсч хэлсэн байлаа. За тэр бол айдгүй хүн биш, харин айдсаа өөрийнхөө замыг хаалгахгүй болгож чадсан хүн юм аа. Түүний Эл Капитаны авиралт хожим фри соло нэртэй баримтат кино басан бөгөөд 2019 онд Оскарын шилдэг баримтат киноны шагналтыг хүртсэн юм аа. Yosemite парк бол нэр үнэхээр одоо сүр хүч нь бол би ч одоо олон паркуудаар л явж исэн. Одоо энэ шиг одоо сүртэй одоо яг хүчтэй гэх юм уу. Бүр ингээд энд ороод ирэнгүүт хүн бүр ингээд өөрөө ирэхгүй ингээд ойрхон амьсгалаад ингээд сэтгэл санаа хөдлөлдөг юм байна. Энэ одоо ганган байгалыг бол бүр үгээр хэлэхээ аргагүй гой ганган байгаль. Юун дээрээс шүтэл дээрээс ингээд буугаад ерөнхийдөө бол ингээд бүтэн 40 минут явд юм биш үү. Тэгээд 40 минутын турш одоо $41 гэж $1 доллараар л одоо 1 минутанд $1 гэсэн үг шүү дээ хямдхан. Тэгээд одоо энд паркт байгаа бүх одоо хүмүүсээ үздэг газруудыг түүхтэй, дурсгалтаа ингээд яриад өгд юм байна. Тийм болохоор та бүхэн заавал одоо ийм гоё газар зогсож энтер амрааж энтер байд юм байна. За бид нарт маш гоё зураг аваа явж байна. За энд одоо эрт дээрүүд индаанчууд амьдарч исэн үнэхээр одоо сүрлэг хүн төрлөختөн ямар ч хүн одоо ийм байгалыг харахаар хүн өөрөө ямар өчүүхэн амтан гэдгийг энд ирээд мэдрэх юм байна шүү. За ингээд энэ нөгөө шөдөл дээрээ суугаад маш сонирхолтой газруудаар яваад
одоо ач холбогдол нь ингээд маш олон зогсоолууд үүдэг те үзэх газар. Тэн дээр чи хүмүүс ингээд хамаг цагаа бараад нэг газар очиод суугаад явахаар чинь бас айгүй цаг авд юм байна. Тийм болохоор одоо жишээлбэл 2-3 хоног энд 2 хоног 3 хоногор ирсэн хүмүүс ерөөсөө энэ дээр нь суугаад бүх юм одоо заалгаж түүхийн сонсч авчаад тэгээд бас агаарт ингээд аялаад явчих нь их зүгээр юм байна шүү. Эндээс одоо ерөөс нэг игнээ болоод машин хамгийн сүүлд энэ зогсоод явган алхаж байгаа хүмүүс бол энэ нөгөө хамгийн урт усаа оргилуур өндөр усаа оргилуур чинь дугуй явахгүй, нохоо явахгүй зөвхөн явган хүн 3.5 майл гэдэг чинь 4-5 км яваад орох юм байна. Тэгээд ийшээ ингээд алхахлаа. Гадаа амар халуун байна. Замд баавга бүүт аралдаг гэж бодоод алхъя да. Okay. At the bus stop? Энэ нөгөө уулнаас унж ирсэн том чулуунууд нь яг энэ доор нь ингээд байж шин чи. Тэг хүмүүс энд бас зураг мурга авахт юм бэ. Тийм байгааз. Машинаа хөслөөд тэгээд шууд одоо ирж байгаа газараас Lower Yosemite Falls гэд хийчингүүт яг хажуу талд зогсоод машинаа тавьчаад тэгээд ийшээгээ нэг 30 минут алхаад орно гэж бодоорой. Тэгэхээр анхнаасаа нөгөө юунда хийчихэд нөгөө апер гэдээ орох юм бол тийш тэгж явж боломжгүй дээшээ алхах гэж бодоод дөхөж очно гэсэн үг. Тэгэхээр нөгөө ууланд алхах хүмүүс бол шууд апер
Исүмэд фос гэдэг чинь. Тэгэнгүүт энэ болохоор доовор гингүүд шууд доотлоос нь харна гэсэн үг. За манайхан хүрээд ирсэн чинь. За одоо яг нөгөө 8 сар болохоор гадаа халуун болохоор нөгөө хур бороо байхгүй нөгөө цас мус нь хайлаад босцсон. 2 сар юм уу 4 сар дөрвөлдөгөө битүү устайгаа байдаг. За одоо ингээд зурлаж харуулах байх. Ямар ч ус байхгүй тэр доор нэг жижигхэн юм харагдчихэв. Уул нь энэ чинь яг ингээд хаврын улиралд ирэх юм бол эсвэл намар ороо ирэх юм бол сүртэй урсаж орж ирд 98 м урсна гэхээр бас их гоё харагдана. Тэгээд даанч харамсалтай нь одоо ингээд хатцсан ямар ч ус адаг. Тэгэхээр яг одоо энэ гүүрээр гараад шууд доогуур нь яваад тэр доор нь очиод нэг ус ихтэй байхдаа хүмүүс очиод зураг даруулт юм байна. Тэгээд одоо энд бол хүмүүс зүгээр за эндээс нь харчаад басгүй болохоор тэгээд зураг хөргөө даруулчаад явчихж байгаа юм байна л да. За тэгээд зорж ирсэн ямар ч гэсэн энд ирээд үзчихлээ. Гэхдээ ер нь бол бүр дээшээ гарч ирсээс ер нь ирж үздэг хүмүүс бол энэ ч ирээл үзчих юм байна. Дээшээ гарахад бол залуучууд л гарах нөхөөс биш. Түрүү ингээд гарахаа зогсчихсан чинь нэг ийм том гутлан өмссөн залуучууд айгүй хэцүү шүү дээшээ гарахад гээд маш халуун дээрээс нь 30 литр ус уугаад тэгээд буухад бас их хэцүү гэж ярьжсэн шүү. Тэгээд та бүхэн өөрсдөө сайн бодож байгаад гарна. За нэг иймэрхүү харамсалтай энэ ер нь бол удирлаа зохицуулж 4 сар юм уу 2 сар дөрвөлөх гоё байдаг гэж шүү үзэгчтэй. За. Энд ингээд сууж байхад ерөөсөө ихэнх машинд яваад дуслаа. Ингээд хорогдоод ерөөсөө явж чадахгүй байна. Тэгээд ямар ч гэсэн одоо маргааш цаашаа ажилдаа очроос явна. Одоо мэдгүй анхны парк одоо цаашдаа өшөөч гоё юм үзэх юм бол би хэлж мэдэхгүй. За тэгээд энд 2000 3000 жил болсон одоо моднууд байж ах жишээ нь тий. Тэгээд энэ моднууд өөрсдөө байгалийнхаа ирэхээр одоо унаад одоо чулуунууд нь тэмдгүү хөглөрөөд тий моднууд нь ингээд халтраад одоо би энэ халдсан модон дээр сууж байгаа сте. Тэгээд ингээд байж хахад яг л ингээд байгалаар нь байж чаддаг. Тэгэл одоо 21-р зуунд ийм юм чи айгу хоор шүү дээ. Тэгэл хүн болго ирж энд үзээд хорогдоод ингээд хормынхаа зургийг авахуулаад үр хөвгтөд дагуулж ирээд ингээд уулан дээгүүр алхаад ингээд хайтанд хийгээл хүн болгон бүр өөрөөр ингээд үнэхээр сард 600 гаруй мянган хүн ирдэг атахаар. Тэгээд би мэдээж би монгол хүн юм чинь одоо атаархаа штэ. Тэгээд монгол хүний атаархал юунд төрж ийн гэхээр би энд амьдардаг тэр олон бааганаар дээрэс нь энд амьдардаг аратан амьтад
Энэ гоё нутагт ингээ амьдарч идэг ямар азтай юм дээ гэж хэлээ дээ одоо. За үзэгчтэй ингээд 3 өдөр дараалан одоо Америк нэгдсэн улсын томоохон үндэсний паркийн нэг. За тэгээд тэр дундаа Калифорни одоо хамгийн үзэлтэнтэй газар гэж бас нэрлж болно. За 3000 км². Үнэхээр үзэлтэнтэй бүр хүний ой тонд багтамгүй хүн болго ирж үзэх ёстой газрын нэг гэж би бол энийг хэлнэ. Тэгээ энэ гоё газраараа ингээд 3 удаа ирээд тэгээ та бүхэндээ үүсэх ёстой бүх газруудын зургийг аваад одоо танилцуулах болсондоо маш их баяртай байна. Тэгээ дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй.